Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань нэмхийн байр солих. Өнөөдрийн хичээлээр цэнхэр дэлгэцээ үзэн суугаа хүүхэд та бүхэнтэй хамт жигмэд тогмод хоёр найз маань авхаал самбаагаа сорихоор хүрэлцэн ирсэн байна. Багш нь эхний даалгаврыг та бүхэнд тайлбарлая. Дугуй дүрснүүдийг байрлуулсан хоёр ширхэг хүснэгтийг самбарт байрлуулжээ. Уг хоёр хүснэгтийг ажиглаарай хүүхдүүдээ. Нэгдүгээр хүснэгтэнд хичнээн ширхэг ягаан дугуй дүрс болон хичнээн ширхэг цэнхэр дугуй дүрс байрласан байна вэ? Хоёрдугаар хүснэгтэнд хичнээн ширхэг цэнхэр дугуй дүрс болон хичнээн ширхэг ягаан дугуй дүрс байрласан байна вэ? Нэг болон хоёрдугаар хүснэгтэнд нийт хичнээн ширхэг дугуй дүрс байгааг тооцоолон олоорой хүүхдүүдээ. Жигмэд тогмод хоёр маань хүснэгт тус бүрт хичнээн ширхэг дугуй дүрс байрласныг тооцоолон олсон байна. Тэр хоёр ямар аргаар олсон болоо хүүхдүүдээ хамтдаа өөрсдийн олсон аргатайгаа харьцуулан ажиглая. Тогмод маань 1-р нэмэгдэхүүн 7, 2-р нэмэгдэхүүн 2 гэж олжээ. Жигмэд маань 1-р нэмэгдэхүүн 2, 2-р нэмэгдэхүүн 7 гэж олсон байна. 7 ба 2-ын хэлбэр хэд вүлээ хүүхдүүдээ? Зүйтэй, 9 шүү дээ. Тэгвэл 2 ба 7-гийн хэлбэр хэд вэ хүүхдүүдээ? Адилхан 9 гардаг байх нэ. Тэгвэл 7 ба 2, 2 ба 7 илэрхийллүүдийн хувьд ямар илэрхийллүүд вэ хүүхдүүдээ? Тэнцүү байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл 1-р нэмэгдэхүүн болон 2-р нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн утга өөрчлөгддөггүй байх нэ. Уг жишээг дэвтэр дээрээ тэмдэглэн бичиж аваарай хүүхдүүдээ. Дараагийн дасгалыг багштайгаа хамтран бодцгоё хүүхдүүдээ. Зургаа ба 4, 4 ба 6 гэсэн хоёр илэрхийллийг багш нь самбарт байрлууллаа. 6 ба 4-ийн нийлбэр хэд вэ? 4 ба 6-гийн нийлбэр хэд вэ? 6 ба 4, 4 ба 6-гийн нийлбэрийн утга нь адил 10 байдгийн байх шүү дээ хүүхдүүдээ. Тэгвэл бид энд ямар тэмдэг бичих вүлээ? Тэнцүүгийн тэмдэг бичих нь байна. Дэвтэр дээрээ цэвэрхэн тэмдэглэж бичиж аваарай. Бидэнд 8 ба 2, 2 ба 8 нь хоорондоо тэнцүү гэсэн үйлдэлийн гишүүд өгөгдсөн байна. Тэгвэл бүгдээрээ эдгээр үйлдэлийн гишүүдийг тэнцвүүлэхийн тулд
ямар тэмдгийг энд байрлуулах юм болоо? Тэгэлгүй яах вэ? Нэмэх үйлдэлийн тэмдгийг ашиглан бид эдгээр хоёр илэрхийллийг тэнцүү илэрхийлэл болгож чадлаа. Дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Дараагийн дасгалыг багштайгаа хамтран тооцоолон олъё. Самбар руу ажиглаарай хүүхдүүдээ. Дараах илэрхийллүүдийг дэвтэр дээрээ цэвэрхэн хуулан бичиж аваад тэнцүү илэрхийлэл болгох зарчмаа ашиглан зөв харгалзуулаарай хүүхдүүдээ. Эхний баганд байгаа 4 ба 5-ын нийлбэрийн утга хэд вэ? Ёсыг нэгээр нэмэгдүүлвэл хэд вэ? Нэгдүгээр нэмэгдэхүүн 9, хоёрдугаар нэмэгдэхүүн тэг бол нийлбэрийн утга хэд вэ? Зургааг 3-аар олон болговол хэд вэ? Хоёрдугаар баганд байгаа 3 ба 6-гийн нийлбэр хэд вэ? 5-ыг 4-өөр нэмэгдүүлвэл хэд вэ? Нэгдүгээр нэмэгдэхүүн 1, хоёрдугаар нэмэгдэхүүн 9 бол нийлбэрийн утга хэд вэ? Тгийг 9-өөр ихсэгвэл хэд гарах вэ хүүхдүүдээ? Хэрхэн зөв харгалзуулснаа багштайгаа хамт шалгаарай хүүхдүүдээ. Хүүхэд та бүгдний хариу багшийнх нь харгалзуулсан хариутай таарч байна уу? Хүүхэд та бүхний харгалзуулсан хариу багшийнх нь харгалзуулсантай хэр тохирч байна вэ гэдгийг одоо бүгдээрээ шалгацгаая. 4 ба 5, 5 ба 4-ийн нийлбэрийн утга тэнцүү. 9 ба 1, 1 ба 9-ийн нийлбэрийн утга тэнцүү. 9 ба тэг, тэг ба 9-ийн нийлбэрийн утга тэнцүү. 6 ба 3, 3 ба 6-гийн нийлбэрийн утга тэнцүү байх нэ.
9 ба тэг, тэг ба 9-ийн нийлбэр гэснийг багштайгаа дахин нэг ажиглая. Тэг гэдэг маань математикт юуг илэрхийлдэг вэ хүүхдүүд ээ? Зүйтэй байхгүй хоосон зүйлийг тэгийн цифрээр илэрхийлдэг байх нэ. Одоо бүгдээрээ хамтдаа тоог тэгээр нэмэгдүүлж үзье. Үүнийг жишээгээр тайлбарлая. Жигмит тогмот хоёр маань цуныхаа амралтаар уулын модонд очиж жимс түүж уралдсан. Энэ удаад тэр хоёр сагсанд хэн олон бөмбөг оруулах вэ гэсэн тэмцээнээр өрсөлдөж. Жигмит тогмот хоёрт 10 ширхэг бөмбөгийг өгжээ. Тэр хоёр 10 ширхэг бөмбөгөө тэнцүү тоогоор нь хувааж аваад нэг сагс руу шидэж өрсөлдөхөөр болов. Тогмод өөрийн 5 бөмбөгийг шидлээ. Тогмод хэдэн бөмбөг оруулах нь ажиглаад тоолоороо хүүхдүүдээ. 1 2 3 4 5. Тогмод маань өөрийнхөө 5 бөмбөгийг сагсандаа амжилттай оруулж чадлаа. Тэгвэл жигмит маань 5 бөмбөгнөөсөө хэдийг нь оруулах бол? Эхний бөмбөгийг жигмит шидлээ. Сагснаасаа гараа явчлаа. Дараагийн бөмбөгийг шидлээ. Сагснаасаа дахиад л гараа явчлаа. 3 дахь бөмбөг орцсонгүй. 4 дахь бөмбөг мөн адил орсонгүй. Сүүлийн бөмбөгөө шидтэл дахиад сагсны гадуур орчихлоо. Жигмит хэдэн бөмбөг оруулсан бэ? Жигмитийн сагсанд нэгч бөмбөг ороогүй байна. Үүнийг бид ямар цифрээр илэрхийлдэг билээ хүүхдүүд ээ? Зүйтэй тэгийн цифрээр илэрхийлдэг. Тогмод жигмит хоёр маань хамтдаа хэдэн бөмбөг сагсанд оруулсныг бодцгоё. Тогмодын оруулсан 5 бөмбөгөн дээр жигмитийн оруулсан тэг бөмбөгийг нэмбэл нийлбэрийн утга нь хэд гарах вэ? Тэд хамтдаа 5 бөмбөгийг оруулж чаджээ. Одоо бүгдээрээ нэмэгдэхүүний байрыг солих чанараа ашиглаад жигмитийн оруулсан бөмбөгөн дээр тогмодын оруулсан бөмбөгийг нэмж үзцгээе. Жигмит маань тэг бөмбөг оруулсан. Тогмод маань 5 бөмбөг оруулсан бол тэд хамтдаа хэдэн бөмбөгийг сагсанд оруулж чадсан бэ? Зүйтэй тэд хамтдаа 5 бөмбөгийг сагсанд оруулж чаджээ хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн утга өөрчлөгдөхгүй гэсэн зүйлийг мэдэж авлаа. Та бүхэн гэрийнхээ даалгаварт гэрийнхэнтэйгээ хамтраад нийлбэрийнх нь утга тэнцүү байдаг 5 жишээг бичээрэй. Баяртай хүүхдүүд ээ.